Малария буюу шумуулаар дамжиж халдварладаг хумхаа өвчнөөс болж жилд маш олон хүн нас ордог. Ялангуяа Африкт энэ өвчнөөр маш их хүн өвчлөдөг юм байна. Теннесси мужийн Нашвилл хотод байдаг Vanderbilt их сургуулийн эрдэмтэд шумуулын эсрэг бэлтгэл гаргаж авахаар олон жил ажиллаж маш их мөнгө зарцуулсан. Гайхалтай нь эрдэмтэд туршилт судалгаа хийж байх явцдаа одоогийн байгаа шумуулны эсрэг бэлтгэлээс илүү хүчтэй бүх шавьчны үнэрлэх хэрэгтний үйл ажиллагааг сулруулдаг бэлтгэл гаргаж авчээ. Эрдэмтэн Патрик Джонс шумуулны хүний үнэрийг таньж үнэрлэдэг системийг судалдаг. 117 мянга гаруй химийн бэлтгэлийг туршиж үзснээс нэг нь үнэрлэх хэрэгтнийг ажиллагаагүй болгодог DUAA-1 бэлтгэл байсан байна. Биологийн ухааны профессор Лорел Лабел DUAA-1 шинэ бэлтгэлээ малария вирусын гаралтай өвчин тараадаг шумуул, гэрийн бисаа зэрэг хүн шавьчны эсрэг спрей, тос, шингэн бэлтгэл зэрэгт туршлагаа зэхэж байна. Профессор Лорел Лабел хүнд хортой байдлыг багасгасан, хямд үнэтэй бага доозоор хэрэглэж болох бэлтгэл гаргаж авах нь боломжтой болж байна гэж ярьсан байна. Бид зөвхөн өвчин тараагч шумуулны эсрэг бэлтгэл туршиж байгаад санаандгүй илүү өргөөжтэй бүх шавьчны эсрэг бэлтгэл гаргачихлаа. Бидний гаргасан бүтээгдэхүүн хэрэглэн тушиж Африкт ихээр тархдаг малария өвчний эсрэг ашиглагдана гэж найдаж байна гэж эрдэмтэн Патрик Джонс ярьсан байна. Шумуулны эсрэг бэлтгэл гарган авахд зориулж асар их мөнгө зарж байснаа нь үр дүнгээ өгч амьдралд нэвтрэхэд ойрхон болоод байна.